Түүхний ухааны сургуулийн
гэр дотор эрхлэгчтэй Монголын түүхийн техникийн хамтлаг Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхний хэмжээний ухааны сургуулийн философийн техникийг төлөөлж баярлалж Монгол Улсын боловсролын их сургуулийн 1993 оны төгсөгч цагаатай Монгол Баян-аймгийн оюутны холбооны тэргүүн Шинар Бэкнар бүрдсэн гэсэн байна. Заммын хүүхдүүдийн холбооны буюу Монгол уламжлалт судлалын залуучуудын холбооны тэргүүн Чарльз Тасна бүрдсэндээ өргөж байна. Үйл ажиллагаа болж байна. Монгол уламжлалт судлалын залуучуудын холбоо гэдэг энэ байгууллагыг үүсгэн байгуулах санаа яг одоогоос 1 жилийн өмнө бидний эсэг нөхдөд төрсөн. Тэгээд бид өдийг хүртэл бэлтгэл ажиллаа хангаж өнөөдөр албан ёсоор үйл ажиллагаагаа энхүү эхэлж байна. Одоо таавчтай Монгол уламжлалт судлалын залуучуудын холбооны танилцуулгыг хүргэе. Тэр Монгол уламжлалт судлалын залуучуудын холбоо нь бол залуучуудад төв соёл, үйл уламжлалаа нэдүүлэх, тэдэнд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, тэдэнд бахархах үзэл төлөвшүүлэхэд орших тийм зорилготой ийм байгууллага байгаамаа. Монгол уламжлалт судлалын залуучуудын холбооны бүтцэн өдөртөх зөвлөлд Монгол Улсын боловсролын их сургуулийн төв нийгмийн ухааны сургуулийн оюутан анх хоёр Монгол Улсын боловсролын сургуулийн оюутан Баасан Норж боловсролын сургуулийн гадаад талын сургуулийн оюутан Баярдулан мөн сургуулийн оюутан Уранбаатар Монгол Улсын боловсролын сургуулийн оюутан Төмөр Очир гэсэн ийм хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр бол үйл ажиллагаагаа эхлээд байгаа. Одоо Монгол Улсын залуучуудын холбооны үндсэн зарчмаас танилцуулга. Өөрөөр Монгол Улсын залуучуудын холбоо Монгол Улсын үндсэн хууль, тэрний төлөвлөлт бусад хууль томьёолын үйл ажиллагаа явуулсан. За Монгол Улсын залуучуудын холбооны үйл ажиллагааны үндсэн зарчим, тэгшил, корпорат хуулийг хэлнээр дээд явуулсан. За Монгол Улсын залуучуудын холбоо төв соёл үйл уламжлалаа эрүүл хойч гадаа нийгэмдээс очсон таниулах асуудлаар иргэд албан байгууллага төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажилласан ийм зарчмын үйл ажиллагаа явуулсан. За бид үйл ажиллагаа явуулахдаа Монгол уламжлалт эдийн соёл, Монгол уламжлалт оюуны соёл, Монгол уламжлалт аж ахуй, Монголын бэлтгэл гэсэн дөрвөн чиглэлийн бүрээр бол үйл ажиллагаа явуулахаар олон ажлуудыг бол төлөвлөн ажиллаж байна. За тухайлбал Монгол Улсын судлалын залуучуудын холбоо олон нийтийн чиглэсэн үйл ажиллагаа явуулж төв соёлоор дэвшсэн нэмэлт сайн дургуйтай үлгэр жишээ гаргах болно. Оюутан залуус их орон төв соёл, үйл уламжлалаа бахархах өсөлтийг төлөвшүүлэх хүрээс төлөвлөрийн лекц, сургалт, семинарыг зохион байгуулсан. За Монгол үйл уламжлалт төв соёлоо гадны жуулчлал сурталчлан таниулна. За Монгол уламжлалт төв соёлын тусламжсан асуудлаар гүйцэтгэх төрийн байгууллагууд санал дэвшүүлнэ. За Монгол Улсын хуулиар зорилгыг бүрдүүлж Монгол Улсын судлалын залуучуудын холбооны үйл ажиллагааны үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд шууд бус байдлаар нөлөөлөх хавсгах үйл ажиллагааг хийсэн. Эхлээд сургуулиудын оюутнуудын дунд Монгол үйл уламжлалт өнгөрсөн одоо гэсэн сэдвээр эрдэм шинжилгээний бодлогыг жил болгон уламжлалт болоод зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтраад Монгол үйл уламжлалаас орчилсан зорилт нэвтрүүлэг баримт кино бүтээлүүд за Монгол уламжлалт төв соёлын бас сэтгүүлийг за Монгол уламжлалт төв соёлын асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд замун нийгмийг аж ахуй нэгжлөөр харилцаа холбоогоо өргөжүүлж ашиглах хамтын ажиллагаа явуулна. Тэгээд зөвхөн зорилгын үрээр бол төв
түүх соёлын хүмүүсээс авсан тариулах аюулнаас гадаад тооны структурыг хамтран ажиллана гэсэн энэ зөвлөлтүүдийг зөвшөөрөн ангуу зөвлөлтөд бүхэлдээ ажиллах болно. За монголчуудад хүсэн дээрээ хүсэн доорч асар их байдлаа асар их түүх соёл руу боловсрол хадгалж үзсэн хадгалж чадсараа болсон. Бид бол энэхүү түүх соёлоо залуучуудад бол түгээмэл хэлбэрээр ариун үгийг бол хүлээж аваа. Бидний үйл ажиллагааг бидний цаашдын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах бол хэрэгтэй байна. Анхаарал татвал баярлалаа. За, чөлөөтэй халаалт хийлье. Цаашдын үйл ажиллагааг дэмжиж Монгол Улсын боловсролын сургуулийн түүхний ухааны сургуулийн дэргэдэх түүхийн түүчийн бүлгийн тэргүүн бүрсүлтийг тайлбарлаж байна. За сайн байцгаана уу. Ихэн өндөр багш төлөөлөгчдөө мэргэжлийн оюутан залуучууд найзуудаа та бүхэн ирж байгаа. Хадгалан мэндийг өргөн төвшүүлж байна. За өнөөдрийн үйл ажиллагаа энэ дөрөв бидний үйл ажиллагааг дэмжиж тусалсан Монгол Улсын боловсролын сургуулийн түүхний ухааны сургуулийн Монголын түүхийн тамирын эцэгч Жээгэр боловсролын хадгалаа заамуу дайрагчдаа хадгалаа мөн бусад халуун сургуулиудын оюутнууд ангиастай оюутан залуучуудаа хадгалах гэж байгаа баяртай байна. Яагаад өнөөдөр цагаан мөрөн өдөр байгаа. Цагаан мөрөн өдөр Монгол улсын сургуулийн залуучуудын холбоо түүхний ухааны сургуулийн түүхийн түүчил бүлэг хамтран үйл ажиллагаа нээж байгаа маш баяртай байна. За ингээд түүхийн түүчил бүлгийн танилцуулгыг та бүхэндээ төвчөн танилцуулаад явчих. Хинээс За манай бүлэг маань Монгол Улсын боловсролын сургуулийн түүхний ухааны сургуулийн оюутны төвийн бүлэг байна. За манай бүлгийн доогоор яг өчигдөр бэлтгэжтэй байна. За тэгээд хатаас наасаа үстэй. За наасаа нь болохоор монголчууд эртний түүх болсон наасаа шилдэг байсан тийм. Шилдэгтэй холбоотой. За болохоор явсоо 13 оны үед Тэнгис хаан тэнгэр шилдэг байсан тийм. За энэ шилдэгтэй холбоотой энэ зүйлүүдийг оруулсан юм аа. За нөгөө төлөөр харуул наасаа гэдэг чинь цаг хугацаа тийм. Цаг хугацааны төвийг харуулж байгаа маа. Тэгэхээр манай Монгол Улсын боловсролын сургуулийн түүхийн түүчил бүлэг маань түүхийн нэгдсэн ангиугийн нэг болсон тийм түүхийн түүчил болсон бүлэг байгаа учраас түүхийн түүчил бүлгийн доогоор байна. Өчир утгатай тавгаа байгаа. За ингээд цааш стейкер явуулъя. За бидний зорилго маань өөрсдийн хөгжүүлэх сатуу их түүхээр бий. Тэр дундаа мэргэжлийн түүхсүүдийн ангиугийн оюутнуудын хөгжил орцоо дэмжлэгийг төслөх солиоц хоорондоо түүхийн мэдлэг чадвараа бүтээж илэрхийлэхэд нь тусгаарч бусад оюутан залуучуудтай түүхийн мэдлэг чадвараа солилцох гүүрэн болоход оршиж байгаа бидний их зорилго. Үүнтэй цааны чиглэл маань Монгол Улсын түүх байна. За тэгэхээр Монгол Улсын түүх гэхээр маш өргөн утгатай. Тэгээд үйл ажиллагааны нэгэн чиглэлээр за Монголын эртний түүх, дунгын түүх, ойролцоогын түүх гэдэг цаашаа хадгалаад бид явж байгаа юм. За манай төлөвийн уран маань их түүхийн нэгэнд урсаж их оныхоо эзэн байцгаая гэсэн ураагаар одоо бид нэг төлөвийн үйл ажиллагаа хийчихнэ. Өөрөөр бидний одоо хүсэлт манай Монголын түүхийг
техник доктор профессор гэр дотор багш байна. Одоо манай төлөвлөрийг академиасаар өдөрж байгаа маа төлөвч шаар ажиллаж байгаа шүү. Төлөвөө хэлцсэн даваатай за төлөв бүтцийг хэлцүүлээ. За тэрбүү хүмүүс одоо түүхийн багшийн гурван бүсээр өгсөн байна. За одоо дараагийн нь болохоор дараагийн өдөр төсөвлийн үнэлэх гэсэн юм байна. Түүхэн багшийн хоёрдугаар курсын ойролцоогоо за тэрбүү яаж яагаад тэр байвал ирснээр бацаа батхан сайн гэр дотсон өдөр хэвлэлийн жижигсэн залуучуудаараа үйл ажиллагаа хийж байна. Тэгэхээр одоо наадах ингээд үйл ажиллагаа хийж байгаа энэ зүйл маш өдөржин за ингээд бүрэн зүйлсээ одоо тав маш их баярлалаа. За хүмүүр аав ээж хормороо махахтай би ч гэсэн бас аав ээж хормороо махахтай. Би энэ зогсож байгаагаар бахархаж баярлж хамгийн түрүүнд юу хэлмээр байна гэхээр би өнөөдөр Монгол улсын боловсролын сургуульд орсноор би төв нийгмийн ухааны сургуульд орсноор би бахархаж яагаад гэвэл энэ сургуульд орсноор манай Монгол улс дээр Төв Азийн хөргөц оршигчдын жижигхэн Монгол улс гэж ярьдаг болсон ямар агуу их түүхтэй юм бэ? Тэрийг би мэдэж авч байгаадаа би баяртай. Тэрийг мэдүүлж байгаа багш нараа би бахархаж Ойрын залуучууд таамаглалыг бас бахархаж байна. Тэгээд эцсийн хаалт хэлгээд энэ хурцын өссөн эрдэмтэн багш нараа манай түүхэн төвчээр бүлгийн үйл ажиллагаанд одоо цааш үйл ажиллагаанд санаа одоо санаа бодлоо хэлээрээ мөн одоо зөвлөгөө тусламжаа өөрөөр таамаглалыг зөвлөгөө тусламжийг одоо тэр үйл ажиллагаанд хэрэгжүүлэх болно, тусалж болно. Заавалжсэн төлөвлөгөөний өрөө сайн суурьсан ойрын залуучууд маань сайн хэлж намайг одоо би тэгээд асуусан байнаас хэлээ. За их орноо их түүхээр иргэн дуусаж их орноо эцэн байцаа залуучуудаа за ингээд таамаглаж баярлалаа. Saya tidak setuju. Namun saya tidak berani. Kalau ini bahasa saya itu sudah betul. Tengok, jangan kamu mikir ibu kita sih berkecuali. Yudahan tadi dong mikir itu, yudahan senarnya. Mungkin pensiun, namun betul, orang yang juga mana yang juga sih, ini dongeng juga, orang yang juga, Mongol ada orang itu, thar, Mongol sih berusung seperti ayuran, mati jaga.
За морь өөрчлөлтэй баярлалаа. Халуун цэцлэх бэлгэлье. За ингээд та бүхэн нэгэн хүндэтгэл зочныг өрн залгаж байна. Энэ хүн бол 1993 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг төгсөгч цагаан далай ах байна. Тайлбар өрн залъя. За энэ төрөн зөвлөсөн сургуулийнхаа эрдэмтэн багш нар төрөн зочид оюутан залуучууд та бүхний нараа баталгаажлаа. Дандаа хөдөлгөөний юм уяач тийм хүмүүс өөрөөр голтуу найрнаар үзнаад мордог. Тэг яг ийм хоёр төсөлд таархан зочноор ийм эрдэм шинжилгээ ном ярьсан, судалгаа ярьсан ийм очихсан гэж бодсон. Тэр өчигдөр тэр хүн ярьсан уу бүгдийг ярихаар яагаад хэс шатан хүлээж ингэж ирлээ. Энэ 312 гэдэг энэ сайхан танхан бол одоо агуулх танхан Монголын үеийн сайхан багш нар яг соншдог. Тэгээд одоо Монголын бас оюутнуудын төвхтэй олон түүхэн үйл явдлууд болж байсан. Арсан холбооны томоохон бидний хурлыг болж байлаа. Мондор Санжаасрын зориггүй бидэнд яг соншиж байлаа. Очиротын дашваргын жарунарга хэмжүүлж байдаг. Энэ 312 бол үнэхээр Монголын боловсролын сургуулийн оюуны одоо тэр ямар оюуны их мандал байдгийг ийм сайхан дэлгэр таних юм аа. Тэгээ ингээд сая насантай бүрэндээ нааш анхаж байхад яг л тэр одоо царай нөр боловч яг л тэр бидний залуу нас бидэнтэй зэрэг яагаад би оюутнуудын юм явж байгаа учраас миний сургуулийнхын намайг өрсөн учраас яг л тэр оюутан тэр залуу насны дундуура одоо тэр нөө зүгээр татж байсан чигдэр ороогүй. Тэгээ ингэж ийм сайхан залуу настайгаа таахынтэйгээ ялангуяа төрөлх сургуультайгаа ингэж уулзсандаа би зөвхөн цагаан талай гэдэг нь хувьд биш. Миний үеийнхэн 1990-ад оны түүхний фанхаа сургуулийг төгссөн ийм одоо оюутныхаа хувьд үнэхээр баяртай байна. Сэтгэл хөдлөл манай гэрүүлийн хойц шилдэг түрүү гэрүүлийн хэмжээд өнгөрлөө манай сургуулийн хүмүүс янз бүрийн юм гэж та нар хийж харахгүй юм гэж. Бидний нөгөө яриад байдаг тэр түүх уламжлалаа сэргээе яри хөөрий гэдэг юм та бүхний үедээ үнэхээр яг албансаар оюутнууд нь санаачиж багш нар нь ингэж сайхан бүрэн дэмжиж ингэж хийж бод би өөрөө энэ хүний төлөө бас өөр салбарт ажиллаж байгаа ч гэсэн үнэхээр баяртай байна. Одоо тэгээд түүхгүйгээр энэ хинч урагшаа барьж байгаа шиг пресийнхээ төвгийг мэдэхгүй судлагч энд яа тарай хийх вэ? Тийм ээ. Алхаж байгаа гудамжныхаа энийг мэдэхгүй хүн яаж одоо төвгийг мэдэхгүй хүн яаж тэр хотод амьдрах юм бэ? Давж байгаа давааныхаа хөвгөлийг мэдэхгүй хүн харагдсан өргөдөг юм уу цагаан эдгээр өргөдөг юм уу гэдгээр мэдэхгүй хүн яаж айн занд явах юм бэ? Бид 90 оноос шахаад гудамжинд сэргсэн нэгсэг цээжээ боловсон юм аа бүгдээ хөгшин залдаг Монголын түүхгээр боловсон. Тэр сүлдээ нөгөө хүмүүс Монголд авсан. Тэр Монголд авсан хүмүүсийн нэг үеийн төлөөлөгч бид нар модон хавд авах санаж байгаа би баримттай ярив. Энэ хүүхдэр морнод бүгд үзлээ. Манай улсын хурлын гишүүн хүний эрхийн комисс баатан хүүхдүүд одоо бас хотод фэйсбүүкээр залуучууд манаас арилж тэрийгээ дэмжиж ер нь нэг мормад оролдоод тэр хуучин дагаан зоорлож яах гэдэг нэгсэн тэгээд би уяасны холбооны тэр мормод гэдэг усуудаа хэлсэн. Хой танай бидний буруу байна. Яагаад тэр хүмүүс чинь хөрхий хүний уран тэр ахгүй нэг удаа тэр мачны тэр нүүдэлчний тэр ахуйд нэг хонож үзээгүй хүмүүс юм чинь бид хонуулаагүй тэр ахуйг ойлгуулаагүй тэр боломжийг яагаад гэдгийг ойлгуулаагүй учраас бидний буруу юм байна. Одоо харин залуучууд чинь харин энийг сэргээн шүү таа. Залуучууд мөн ийм гаргаад ирэхэд бид харин мэдэхгүй замдаа энэ хөндлөлтөө их юм мэддэг болсоо болж их өөрсдөө түүхийг зохиодсон болсоо болж. Гэсэн тэр өнөөдөр манай сургуулийн яагаад одоо энэ хүмүүсийн хүсэн бүдээж байгаа энэ нэмийг яг хийх ёстой асуудал нь
мэрэгжлийн түвшин. Түүнээс одоо тугаараад одоо Монгол баянгээд одоо тэгээд хийх биш. Энэ судалгааны түвшин тэгээд түүхэнд хандлага ийм өөр бодсон ийм сайхан үед манай сургуулийн Монгол Улсын их сургуулийн биш уучлаарай. Монгол Улсын боловсролын их сургуулийн түүхийн томоосын хоёулаа ингэж бод юм хэрэг багч байна. Баярлалаа залуучуудаа. Энэ салбарт ажилладаг өөр салбарт ажиллаж байгаа ч гэсэн энэ юм бас мэрэгжлийн дээдлэг, хайрладаг, түүхэн дээдлэг ийм сайхан цаг үед үнэхээр ийм байгуулж байна. Тэгээ энийг сайхан очиж юмсантай болж байна. Энэ даваагаар буюу 11-р сарын 4 өвлийн тэргүүн сарын шиний 1-ний Монгол Улсын ерөнхийлөгч жил бүхэн хэд өдөр байсан ч хамаагүй өвлийн тэргүүн сарын шиний 1-ний эзэн Чингис хааныхаа мэндэлсний өдөр Монгол бахархын ийм өдөр болгож амралтын өдөр болгож өхөн мөрөд тууж ийм үедээ яг манай холбоо манай залуучууд байгуулж байна. Энэ зүгээр сургуулийн Монголын сургуулийн хэдэн хүүхдүүд тийм ээ нэг төрлийн хүмүүс байгууллагаа төвчүү явандаа бүртгүүлсэн асуудал биш. Энэ үл цаанаасаа монголчууд түүхээр үнэн бодтой байх цэжийн дэлдэд биш. Би гэрэл дотор багшаар бахархдаг. Яг би бас багшийн сургуультай ойрхон байдаг. Энэ сургуультай болж байгаа үйл явдлын тухай баян мэдээлэл авдаг. Манай техникийн тийм багш гэрэл дотор багш Монгол Улсын боловсролын их сургуультай бол оюутны төлөө, багш нарын төлөө аливаа асуудалд хандлагын төлөө эрс өөрийн дуу хоолойтой ийм гоё сэхэт миний сургуулийг удирдах болоод би бас бахархаж явдаг, яагаад харин энэ дээрээс энэ олонныхын өмнө гэрэл дотор багшаа манай сургуулийн манай түүхийн техникийн түүхийн судаллын түүхийн багш нарын бэлтгэх энэ бодлогыг та зөв өдөрж байгаа шүү гэдэг үгийг бас албаасаа баяр хүргье. Түүхэн хамаагүй ярьж болохгүй манай оюутнууд маш гоё тексттэй би бас арай авчиж байгаа. Түүхэн маш тексттэй ярьж байна. Ингээд өгөөд очтоо энэ нутгийнхаа холбоо, залуучуудын холбоо, түүхийн түүчээ техниктэйгээ би бас өөрөө биднээс манай хоттой толгой байдаг. Нүүдэрчийн дуу хоолой гэдэг төрийн ус байгуулах байдаг. Энэ бүхнийг нийлүүлээ. Чадангаа багштай яг нутгийн хамаараас ярьж байсан. Манай нүүдэрчийн дуу хоолой бас ингээд оюутнуудтайгаа яг энэ түүх боломжтой ярьцгаа. Нэрдэлтгээний хурд хийгээд одоо та бүхэн байгуулчлаа. Миний хувьд одоо бас түүхчид бусад салбарын энэ судлаачид энэ уламжлалт талын судлаачдтай бол бас байн ойрхон байдаг учраас та бүхний энэ үйл ажиллагааг тэр Монголын оюундаг эрдэмтдийн тэр сайхан үг сургаа энэ бүхмээр одоо бид бүхэн шингээд одоо бэлэн байна. Ингээд хамтран одоо бүгдээрээ сургуулийнхаа энэ холбооныхон төлөө энэ холбоо магадгүй Улаанбаатар төвтэй Монгол уламжлалын залуучуудын холбоо нүүдэрчийн соёлыг дээддэг тэр олон улсын холбоо болох ёроолыг та бүхэнд төшөөрье. За талархъя. Тэгээд залуучуудыг дэмжиж ажилласан юмд манай залуучууд улам их эрч хүч, улам их энерги авсан бахаа гэж бодож байна. Цагаан ахтай цаашлах нь ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Халаалж хэлье. За тэгэхээр өнөөдөр бол миний бодлоор залуучууд бие бинийгээ дэмжих өдөр байна. Яг нэг хэлж байгаа гэхээр яг үнэхээр би Монгол Улсын соёлын сургуулийн оюутны боловсролын сургуулийн оюутнуудтай ингэ сүмийг хэмжиж эндээ баяртай бид нар хоорондын үйл ажиллагаа маш их шаардлагатай гэж би хувьдаа боддог. Тэгээд өнөөдрийн үйл ажиллагаанд урлагийн нам гаргаж байгаа оюутнууд зөвхөн томоосын оюутнууд биш боловсролын сургуулийн оюутнууд оролцож байгаа дөрөв жил хэрэгтэй байгаа. За ингээд дараачихаа урлагийн намыг үзүүл хаяасан гавья. Монгол Улсын боловсролын сургуулийн оюутан намын сүрэн гавья.
За энэ зөвлөдөө баярлалаа. Цаашдын солиод өндрөөс өндөр амжилт хүсье. Хатад ухаагийн өрөөгөөр хайлаас юм давган вэ. Хайрхан бүр чумтайгаа хаврын сарда уулзандаа Монгол улсын боловсролын сургуулийн оюутан Одонбаатар Монгол ардын дуу хатад ухаа
За сайхан ардын руу дуулж өгсөн бидэндээ их баярлалаа. За ингээд та бүхний өмнө Монгол Улсын боловсролын их сургуулийн түүх нийгмийн ухааны сургуулийн философийн техникийн төлөөж ирсэн Баярмаа багшаа тайлбар өрье. Тэр үедээ одоо ойлгох маань ямар их одоо эвэстэй ийм чанартай байх юм бэ гэдгийг олж харсан байна. Тэрнээс хойш одоо ойлгохын ийм янз бүрийн санаачлалын арга хэмжээ, хичээл заадаг, хичээл авдаг багш нар маань оролцож их ойлгохтойгоо ойр байх хэрэгтэй юм байна гэж ойлгож авсан юм байна. За тэгээ өнөөдөр ийм сайхан арга хэмжээнд одоо урьсан явдал та бүхэндээ их баярлалаа. Танай холбоо, танай клубын одоо үйл ажиллагаанд амжилт хүсье. Ингээд өөрийнхөө одоо сургуулийн хамт олон болоод техникийн хамт олонны багш нарын зүгээс та бүхний ажилд одоо амжилт хүсье. Сайн сайхан бүхний хүсье өрөөё. За Баярмаа багштай их баярлалаа. Баярмаа багштай хал боловсрол хэлээ. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаа маань төр зүг завсарлаад эдийн засгийн хийгээд тэгээд энэ сайхан тоглоом наадгануудаар тоглох юм байна. Наадцгаах юм байна. Тэгээд та бүхэн цагаагаа хийгээд тоглоомоо сайхан наадцгаагаарай гэж хэлье.
ой, тэр зааварсан болт ёо. Яагаад юм бэ? Яа. ой, нэрээ гац харж идэггүй. Ахад гац. За зурж аваад дараа. Өөрөөс нь одоо
Тэгээд 11-ийн Иенгийн зурагч Анудрыг тайлбаръя. Түлэн харын хатрал тав томж үзүүлэх юм байна. Улсын тэргүүний 84-р сургуулийн 11-ийн Иенгийн зурагч Анудрында цаашдын сургууль төлөвлөлт өндөр өсөлтөөр амжилт хүсье. Улам их амжилт гаргаарай гэж хүсье. За ингээд өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа сургууль бол улсын тэргүүний 84-р сургууль байгаа. Энэ сургууль яагаад өнөөдрийн үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа вэ гэхээр энэ сургуулийн нийгмийн ажилтан Өлзий баярагч маань Монгол Улсын боловсролын их сургуулийг төгссөн төгсөгч юм байна. Тэгээд өнөөдөр энэ үйл ажиллагаан дээр сурагчдаа оруулж мэдлэгээ дэвшүүлж байгаа байна. Өлзий баярагчтэй баяр хүргэе. За ингээд дараагийн мэдлэгийг хүргэе.
Улсын тэргүүний 84-р сургуулийн даваа сургууль багшийн сурагч болрыг танилцуулъя. Same bed, but it feels just a little bit bigger now. A song on the radio, but it don't sound the same. When our friends talk about you, all it does is just tear me down. 'Cause my heart breaks a little when I hear your name. It all just sounds like too young, too dumb to realize that I should have bought you flowers and held your hand, gave you all my hours when I had the chance. Take you to everybody, 'cause all you wanted to do was dance. Now my baby's dancing, but she's dancing with another man. My pride, my ego, my needs, and my selfish way cost a good, strong woman like you to walk out my life. Now I never get to clean up the mess I made. Oh, and it haunts me every time I close my eyes. It all just sounds like too young, too dumb to realize that I should have bought you flowers and held your hand, gave you all my hours when I had the chance. Take you to everybody, 'cause all you wanted to do was dance. Now my baby's dancing, but she's dancing with another man. Though we had to be the first to say that I was wrong. Oh, I know probably much too late to try and apologize for my mistakes, but I just want you to know I hope he buys you flowers. I hope he holds your hand, give you all his hours when he has the chance. Take it to everybody, 'cause I remember. Даваа сургууль багштай 5-р ангийн охидын хамтлаг болох 5G хамтлагийг тайлбар урьдчилж байна.
나인들의 surgulhin 5개 ангийн 5 жигтэй баярлалаа. За ингээд 81 агч маань ингэж бэлтгэл оролцуулж байгаа манай дайрын агчтай баярлаж талархснаа илэрхийлээд халуулагч бэлгэлье. За ингээд та бүхнийхээ өмнө Улаанбаатар их сургуулийн оюутан Балар туяа оръя. Баядар дэм биелгээ жаргав.
За болор туяата баярлалаа. Цаашдын сургалт хөтөлбөрт өндрөөс өндөр амжилт хүсье. Халуулах жишээ дахин бэлгэлье. Ингээд энэ дэгийн туран зүгээрсэн эрдэм тэммэргэд багш нар болон зочид төлөөлөгчдөө хүндэтгэл үзүүлнэ хэмээн Монгол уламжлал судлалын залуучуудын холбооны тэргүүлэгчд болон Монгол улсын боловсролын их сургуулийн Түүх нийгмийн ухааны сургуулийн иргэдийн түүхийн дүүжээ клубын хамт олоныг тайзнаа өрн залж байна. За ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэндээ баярлалаа. За Монгол уламжлалын судлалын залуучуудын холбоо болон түүхийн дүүжээ клубыг үүсгэж байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн эрхэм багш нартаа тус байгууллагуудын зүгээс дурсгалын зүйл гардуулж гисэн юм аа. Хүлээн авах уу? Ингээд энэхүү тайзнаа Монгол улсын боловсролын их сургуулийн багш Дарма таныг хүрж байна. Монгол улсын боловсролын их сургуулийн түүхийн ухааны сургуулийн Монголын түүхийн дэглэмээр хэлэгч Кирилло багш таныг хүрж байна. Маш эрчтэй, дайчин, давшингүй хүмүүс байдгээ миний бодоход Монгол улсын боловсролын их сургууль байгуулагдсан энэ 60 жилийн өмнө анх удаа гарч ирж байгаа болов гэж бодож байна. Яагаад тэр үеэрээс оюутны ширээний араас төрийн бас байгууллага байгуулж үүх түүхээ мэрэгчлээ эзэн байхын эрхлийг тавина гэдэг үг сайхан бахархууштай зүйл. Тэгэхээр төрийн бүрүүгийн хэлгээд баярхаас биш яах вэ? Яагаад вэ гэхээр энэ ширээний араас та оюутан биш үндсэндээ багш гэдэг сэтгүүгээр ажиллах ёстой, судлаач гэдэг сэтгүүгээр ажиллах ёстой. Энэ ажлынхаа эхлэлийг тавьж чадсаныг баярлалаа. Ингээд та бүхнийхээ одоо цаашдын ажилд амжилт хүсье. За ингээд манай клубыг өдөртөж явж байгаа багш Кирилло багштаа одоо цаашдын үйл одоо ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөж түүхийн дүүжээ клубын зүгээс жижигхэн хэмжээний дурсгалын зүйлийг хадгалж байна багшлаа. Клубын нэрийг Монгол хүчээр бичсэн байгаамаа. Клуб холбооныхаа нэрийг ингээд Монгол хүчээр бичиж өгч байна. Хүндэтгэл үзүүлсэн бүх залуучуудаа багш нартаа бүгдэнд нь халаал өсөлт билгийе. За энэ 2013 оны 10 сарын 31-ний энэ цагтар өнөөдөр
их сайхан үйл ажиллагаа болж байна. Энэ үйл ажиллагаа нь ерөнхийдөө ингээд өндөрлөлт өгч байна. За тэгээд залуучуудаа хандаад бүгдөө цаашдынх нь хийж байгаа ажил үйлс сургалтууд нь өндрөөс өндөр амжилтсээр нэг 3 удаа сайхан халуугч хэлбэлгүй. За ингээд өнөөдрийн үйл ажиллагааг хааж өөрийнхөө уран бүтээлээс хөргөнөө хэмээн Монгол Улсын боловсролын сургуулийн оюутан залбор өрн зарж байна. Залборын жалам харын ажлыг шинжилсэн найруулгаар тоглож үзүүлнэ. Та бүхэн тавтай сууж таахан болоо.
자, 선거는 힘세들었어. 자, 이제 선거도 사실은 얼떨린 쌍둥이 납득이라고 봐야겠지. 이러려 그게 하나씩 몽골도든지 소트린 나도주지 권고는 도킹도지 그룹이 올드지가 사실은 올드지가 사회적으로 적었으긴 국중의 아이 소식 올글지 대시 올글지 이치인데 올글지 노들시 이웃 제가 갖고 있으면 인크 올드지가 운들들잖아 우리는 그룹이 있습니다. 맛있게 있다 이제야 이제 올드지가 아베선 운들들잖아 이후에 사람들 찍어도 어떤 형제 보내로 배치가 노선대가 좀 도차야 이게 누구지 가면 힘들어요. 자, 다음 마시고 있습니다.